Жингийн цуваа хөвөрсөөр 9 дэх жилтэйгэн зологжээ. Алсыг зорихтон альваг ажин бодол чиглэн явдаг монголчууд маань жилдээ нэг хуран цуглаж үүсэн зарлана. Ороо бусгай үед зориглон сэрж хил гэтэлсэн тэд маань оройлох хөгжлийн сэжврээс атгасны гам орон нутагтаа тэн ирэх их үлст шулуудна. Жухам ийм л зориг хилийн чандад амьдарч ажиллаж байгаа монголчуудыг маань нэгтгэсэн. Өнөөдөр Монгол орны хөгжилд эсвэл зургуулалтын ажиллагаа донготон явагдаж байна. Тэр зургуулсан Британий монголчуудын одоо санаачлагаар 2005 онд үүсэн байгууллагын ингэж хөдийг хөтлөсөн жил дараагийн хийж байгаа юм зургуулалт байгаа. Энэхүү чуулганы гол ач холбогдол нь юу юм бэ гэхээр өнөөдөр та бид инновац ногоон хөгжил гэсэн сэдвээр одоо чуулганаа явуулах гэж байна. Энэ чуулганаас гарах ихтгэл та бүхний ихтгэлдээ тавьсан санал санаачлага энэ бүхэн очих газраа хүрэх газраа очноо. Монгол орны хөгжлийн гэрийг барихын тулд олон хүн оролцжээ. Мод хийж, эсгий зулж, баган нүргэж, хан хаалга өндийлгэн, тоон босгож, өрх татахтан бүгд хамтдаа л байж, их гэрээн барьж, олон жилийн туршид гамтан эдэлж хэрэглэхэд юу эс байх вүлээ? Барьсан гэр эхлүүлсэн үйлсээ бүтэн авч явах үргийг Цэрэнбат тэргүүндээ Британий монголчуудын холбоо манлайлан чиглүүлж, элчин сайдын яам, цахим мөртөө холбооныхан хамтран гүйцэтгэж ирсэн хүн бол Алтан хуйг хэмээх залуу 9 жилийн турш бүхий л хэвлэх материалуудын загвар, техник хэрэгслийн ажлуудыг нугалжээ. 6 дугаар чуулганаас эхлээд илтгэлүүдийг англи монгол хэл дээр эмхтгэх ажлыг базар аргачаа. Байр тэнхэм хийгээд чуулганаас сурталчлан таниулахад өнөр мөн хариуцсан ажиллаж байна. Үе үеийн оюутны холбоодын шижигнсэн сайхан залуусын оролцоо хөгжлийн гэрт өнгө нэмжээ. Хэлийн чандад барьсан их гэртэн тэд хууч чулаан үдэн шин дэмжигчдийг угтан сэлбсээр л. Дэлхийн ертөнц асар түргэн хугацаатай өөрчлөгдөхөөр учирч байгаа цаашдаа учрах бэрхшээлүүдийг улс орнууд яаж даван туулах вэ гэд дор дороо боддог, дор дороо санаа тавьж байгаа юм байна. Тэгээд нийтлэгээр нь харахаар бол өргөн хүрээнд харах ёстой гэж ингэж үзэж нийтээрээ ойлгодог юм байна. Чуулга үйлчлэлтэнд оролцож байгаа та бүхэнд энэ чуулга үйлчлэлтийн ажиллагаанд амжилт хүсье энэ яриаг өндөрлөе да. Өнөөдөр Монгол хамгийн хэрэгцээтэй байгаа зүйл бол энэ оюун ухааны эрүүл саруул уралдаан байна. Тав мэдж байгаа бисээ бас ангуудын тухай бичсэн манай ангууд бүх өөрөө морьороо зурхын оюун санаагаараа бизнесээр уралдахгүй боломж байна. Монголчуудын IQ-ийн түвшингээр наацаар нөлсөн чинь бид дэлхийд 5 дугаар байранд ордог юм байна. Япон, Итали шинэ хоёр орнод Орос, Католик юустеп юм байна. Энийг гадаадын бид асан байгуул гаргасан тооцоогоо тавлан хараад интернетээр байгаа. Өнөөдөр бидэрт юу хамгийн их тодорхойлж байгаа зүйл бол эрүүл саруул ухааны асуудлыг хэлэлцэх. Чуулганыг боддоор дэмжих албан байгууллагын тоо ирж оролцсон санал бодол мэдээлэл туршлагын солилцох хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгцээр байгаа бөгөөд туршлагын хуваалцсан оюунаа түгээхэр ирсэн зочдон тав тухтаан байлгах мэдээлэл солилцоог нь улам сайжруулах судалгаа бүтээлийг нь амьдралд хэрэгжүүлэхийн тулд хөгжлийн гэрийнхэн хамтдаа л зүтгэнэ. Зочид буудалд ажилтг нь хөнгөлөлтэй үнээр өрөө олох, хэвлэн түгээх боломжтой нь бичлэг хийх, зоогийн газрынх нь чанартай холоор үйлчлэх, оффист ажилтг нэг нь хөтөлбөр танилцуулгыг ажил дээр хэвлэх, оюутнууд нь хөтөж болох гэх мэтээр дэм дэмэндээ л урагшлана. Эхний 6 чуулганыг Британи дахь монголчууд ёстол нэг бор зүрхээрээ зохион байгуулсан бол 7 дугаар чуулганыг Рио Тинто санхүүжүүлэн 8 дугаар чуулганыг Дан Монголын байгууллагууд дэмжижээ. Харин 9 дугаар чуулганд дотоод гадаадын 14 байгууллага дэмжин тусалсан нь энэхүү арга хэмжээний цар хүрээ ач холбогдлыг харуулсан бодит жишээ боллоо гэж харсан юм. Монгол орны хөгжилд хэмээх энэхүү чуулга уулзалт бол анх бол Британий монголчуудын үүсгэл санаачлага зохион байгуулалтаар хийгдэж эхэлсэн юм чуулга уулзалт байгаа. Тэгээд тухайн үед одоо
чуулганы зохион байгуулж байсан багийн хувьд бол ер нь энэ чуулга уулзалт маань зөвхөн Британий монголчуудтай холбоотой тэдний зохион байгуулдаг одоо үйл ажиллагаа биш болж байна. Энд бол бас утга агуулга нь өргөжж байна. Тэм учраас одоо бас өөр газар Европын өөр улсад ингэж одоо зохион байгуулъя гэдэг ийм шийдэл төрсөн. Тэгээ нодон жилийн хувьд бол Скандинавын нийслэл гэж хэлэгддэг одоо Стокгольм хотноо зохион байгуулагдсан. За энэ хүү чуулга уулзалт маань бол Европын стандартыг Монголд нэвтрүүлэх өндөр технологийн одоо хөгжлийн талаарх асуудлыг хэлэлцсэн байгаа. Монголын хөгжилд хувь нэмрээ оруулахаар Монгол, Швед, Герман, Их Британи улсаас нийт 12 илтгэгч энэ жилийн чуулганд оролцлоо. Инновацийг дэмжсэн засгийн газрын бодлого хөтөлбөрүүд гарч эргэцэн орчин бүрдсэн өнөө цагт 9-р чуулган маань инновац ногоон хөгжил сэдвээр төрөлдсөн. Илтгэгчдийн сэдв, судалгаа, бүтээл бүр энэ чиглэлд нэгдэж байснаас гадна хүмүүсийн ярианы гол сэдв болж байсан үгс бол амьд инновац. Цахим мөртөө дээд сургуулиас санаачлан оюутнуудын дунд эрдэм шижилгээний хурлыг Монголд зохион байгуулж төрүүлсэн оюутныг 9-р чуулганд оролцуулахар болсон бөгөөд ингэхдээ дотоодод сурч боловсрч буй залуусын дуу хоолой хүргэх, мэддэг чансааг нь сорих, чуулганы үзэл санааг эх орондоо дэлгэрүүлэх зорилго агуулсан байна. Монгол Улсын их сургуулиас шалгарсан оюутан гандолгор судалгааны бүтээл, элтгэх чадвар, мэдлэгээрээ гайхшруулж амьд инновац хиллэг гаргах үндэс боллоо. Second би Stanford их сургуулийн профессор Larry Diamond-тай уулзж ярилцлах гэж. Тэгээд Монгол бол хамгийн the most unlikely газар democracy яваад байгаа юм даа гэж хэлсэн. The most unlikely газар. Democracy гэж ярьж бүр улс төрийн болон эдийн засгийн democracy цуг явж байна гэж. Тийм учраас бүгд дэлхий бид нарыг харж бид нар ердөөсөө ортны хамраас ус гарахгүй гэдэг ойлголтыг хийсэн. Арабууд биеийг хичнээн мянгаар навж аваад дамжуултыг хийсэн хүрсэн. Одоо энийг бид нар эдийн засгаар өгчүүл. Адрийн үнцнийг ард түмний айл болгонд оруулах асуудлын өмнө байж байна. Монголчууд би Кембрижид очсон. David Smith гэж хүн байгаа хүмүүс. Монгол судлаач, монголоор сайн ярьдаг. Тэр нэг ярилцлага гарсан. Юу яриа гарсан. Тэр democratic change Монгол болчлоо. Тэгээд та нарын одоо politically decision making процесс чинь барууны хүчтэй орж болчихлоо. Тэгээд мод талны ганцхан юу вэ гэхээр strategic thinking. Урт хугацаагаар шийдвэр гаргах гэсэн болчихлоо. Яг л parliamentarian democracy дөрвөн жил багаас ирэх хэвээр. Тэгэхээр энийг яаж батлах вэ гэдэг бол a question. Энийг өнөөдөр бид цааш нь аргаар батлах хэрэгтэй байна. Альберт Эйнштейн хэлсэн байт. Асуудлыг гарах үеэс нэг төвшингээр илүү бодож шийдэх юм аа гэж. This is the time. Одоогоос 170 жил явна. 1843 оны 9 сарын 1-нд та бидний сайн мэд Economist гэх сэтгүүл гарсан. Тэр сэтгүүлийн мото өдөр болгоё гэж явж байгаа. Англиар. We published this magazine to be a part of in a severe contest between intelligence, which presses forward, and unworthy, timid ignorance obstructing our progress. Ignorance, intelligence. Үйлдаших байдал, оюун ухаалаг байдал. Энэ хоёрын хооронд тасралтгүй тэмцээн Монгол улс орж байна. Энэ оролцох ажлын тодорхой нэг алхмыг тавхан хийж байгаа би баяртай байна. Цэрэн бат бусад хүмүүс юм хийж байгаа бол бас л энэ үнэхээр оюун санааны хэрэгцээ байгаа. Хэрэгцээ байгаа газар supply байгаа. Үнэхээр оюун ухаанаараа тодорхой сэдвээр төвлөрсөн ярилцах их хэрэгтэй байна. Бидэнд хэрэгтэй байна. Ийм олон монголчууд ийм газар ирчээд өөрийнхөө проблемыг гүнзгий харна гэдэг тэр ирч хүч хэрэгтэй байна. Энэ оронд байна. Энэ бүхэнд яг оролцож байгаа та morally impulsive message. Now you are the message гэж санджина. Тэр үеийг харахад юм ярьжсэн. Each of you is message. Our message. Тэр мессеж чинь Монголын интеллектуальны
саяын өрсөлдөөнд оролцсон ялгтанд туслахад хэрэгтэй байна. Эвгүй хайцлыг таах өнөөдөр сая ярилцахдаа яг ийм эдийн засгийн The Economist-уудын хэлсэн шиг intelligence ignorance оюун ухаалаг байдал үл дооших байдлын хоорондох тэнцэн эвлэршгүй тэнцэн. Энэ бас эдийн засгийн сэдвүүдэд даваа 170 жил байдаж байна. Бидний амьдралын өмнө зөндөө олон жилийн байл бид үргэлжлүү. Энэ байдлын ялалтын тал дээр тавхан байх хэрэгтэй гэж бодож байна. Ийм техниктэй гэж бодож байна. Тэгэхэд энэ форум тодорхой үр гүйцэнэ гэж үзэж байна. Их баярлалаа. Дэлхийгээр нэг таран суугаа монголчууд маань бүгдээрээ л дор бүрнээ сурсан, мэдсэн, сайтар эзэмссэн зүйлтэй. Тэдгээр яг нэгтгэн нутагшуулах ундраг нь хөгжлийн энэхүү чуулган юм байна гэсэн үзэл уг чуулганд оролцсон сэтгүүлч миний бид нэвж шингэжээ. Зөв мэдээлэлтэй, мэдлэг туршлагатай хувь хүн болон хөгжсөн иргэн юм. Ямар ч улсын хөгжил дэвшил ийм л хүмүүсийнхээ нуруунд дээр тогтдог. Тэд ч үүнийг эх орондоо оруулж байгаа үр хэмээн үздэг. Дотоод гадаад дахь оюунт монголчуудын маань энийх нөөц мэдлэг оюуныг нэгтгэн бодитоор хэрэгжүүлэх үйл явц бол өнөөх инновац нь утгаараа мөнгөлтэй. Энэ нь аль ч салбарт дэвшил авчрах нь тодорхой. Монголд ус цэвэршүүлэлт ямар процессор явдгийг мэддэг хүн байна вэ? Тайлбарлаад хэл. За би тайлбарлаад хэлье. Монгол бол ерөнхийдөө цэвэршүүлж болох хаягдл усыг хоёр ангилж байгаа. Ахуйн хаягдл ус, үйлдвэрийн хаягдл ус. Тэгэхээр ахуйн хаягдл ус гэдэг бол та бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэгдээд гарч байгаа ус нөгөө бохирын хаяглаар явсаар байгаа төв цэвэрлэх байгууламж дээр очиод тэнд очиод физик болон биологийн цэвэрлэгээ хийгдээд туул гол руу нийлүүлэгдэнэ. Энэ бол ахуйн хаягдл ус цэвэршүүлэх процесс тавьчихсан. Үйлдвэрийн хаягдл ус гэдэг нь болохоор Монголд олон арь ширний үйлдвэрүүд байдаг те. Эдгээр арь ширний үйлдвэрүүдээс ирсэн хором, сульфид ихтэй, химийн хаягдл ихтэй хаягдл усыг урьдчилаад цэвэрлэнэ гэдэг нь одоо харгаа урьдчилан цэвэрлэх байгууламж урьдчилан цэвэрлэгээ хийгээд энэ бол 100% цэвэрлэнэ гэсэн үг биш те. Ийм цэвэрлэгээ хийснийхээ дараа төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлээд дахиад хоёр ширхний цэвэрлэгээ явагдаад туул гол руу нийлүүлэгдэнэ. Үндсэндээ Монголд цэвэршүүлэгдэж байгаа бүх ус хоёр байгууламжаар дамжаад туул гол руу нийлүүлэгдэх ийм зарчмаар явагддаг. За байгаль орчны бохирдол бол хүн төрөлхтний өмнө тулгуурч шийдвэрлэх гол асуудал болсон. За ялангуяа усны бохирдлыг багасгах гэдэг нь улс орон бүрийн тулгымцсан асуудал тийм. Тэгэхээр манай орны усны бохирдол гэдэг ийм үг сонсонгууд та бүхэнд энд байгаа хүн бүрт туул голын усны бохирдол, туул гол маань хэрхэн бохирдож байгаа вэ гэдэг зураглал бууж байгаа нь тодорхой. Тэгэхээр туул голын усны бохирдол бол төв цэвэрлэх байгууламжийн дутуу цэвэршүүлсэн уснаас үүдэлтэй байхад төв цэвэрлэх маань яагаад усаа дутуу цэвэршүүлээд байна гэхээр энэ бол харгаа урьдчилан цэвэрлэх байгууламжаас ирж байгаа химийн бохирдол ихтэй хаягдл уснаас болж байгаамаа. Товчхондоо үйлдвэрийн хаягдл усыг сайн цэвэршүүлнэ гэдэг нь туул голын бохирдлыг багасгаж шууд нөлөөж чадна гэсэн үг. Тэгэхээр ингэж үйлдвэрийн хаягдл усыг цэвэршүүлэхэд туслах биологийн технологи бол яалчгүй EM технологи. Тэгэхээр EM технологийн давуу тал болохоор хүрээлэн байгаа орчныг бохирдуулахгүй учраас ирээдүйд хөрс ус агаарт үзүүлэх сөрөг нөлөөтэй тэмцэнэ гэд нэмэлт зардал гаргах шаардлагагүй болно. Урьдчилан цэвэрлэх байгууламжийн технологийн хаягдл ус болон лагны микробиологийн шинжилгээг хийх, за мөн ийм технологиг ашиглан хаягдл усны бохирдлыг бууруулах, за хормон төсвөртэй цэвэр үсгээр ялгаж авах гэсэн иймэрхүү зорилтыг тавьж ажилласан. За судалгаанд Шинжлэх ухааны академийн биологи хүрээлэнгийн микробийн нийлэгчний лабораторийн бичил биетний үсгэрийн санд хадгалагдаж байдаг биологийн бүтээмжид бичил биетний бүрэл болох биобэлтгэл EMM-ийг өөрөөр хэлбэл Монголын ус хөрснөөс ялгаж авсан нутгийн омгийг ашиглаад манай лабораторид гарган авсан Монгол EM гэсэн үг.